Сайн мэцхан өрхөмөндөд үзэгчдээ сагсан бөмбөгийн онцлог мэдээллүүдийг хүргэх Hope Notes-ийн 27 дахь дугаар эхлэхэд бэлэн болсон байна. За энэ 7 хоногийн хувьд сагсан бөмбөгийн үндэсний дээд лигийн хагас шигшээ тоглолтууд дуусч финалийн тоглолтууд эхэлсэн байна. За мөн 3-3-ын тоглолтууд эхэлсэн таатай мэдээнүүд бид бүхнийг угтаж байна. За хэсэгхэн хугацааны дараа 3 хөтлөгчтэйгээ хамтдаа эргээд уулзах болно. Нэвтрүүлгийн ивент тэтгэгчээр дасандаа буухан Эмбанк Toyota Alpiasны дилер Top Motors-нар ажиллаж байна. Нэвтрүүлэгт эргээд тавтай морил үзэгчтэй нэвтрүүлгийн ивент тэтгэгчээр Teso Group IT Zone ажиллаж байна. За бүгдэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. За энэ 7 хоногийн үед бас онцлог мэдээллүүд ариун 7 хоног байлаа. Бид бүгдийн бас өмнөх 7 хоногийн хэлсэнчлэн хагас шигшээ тоглолтуудаас бид бүхний хүлээсэн финалийн тоглолт ирлээ. За юуны өмнө 3-3-ын шигшээ тамирчид маань Сингапур улсыг зорьсон талаар хамгийн эхлээд сэдвээ эхлэе гэж бодлоо. Энэ талаар та бүхэн ярилцвал бид бүгдэд бас шигшээ багийн бүрэлдэхүүний мэдээлэл бол зарлагдсан байгаа тийм ээ. За найцаас бас эрэгтэй шигшээ огт бол хэд хэдэн төлөвлөж явцсан. Өнгөрсөн 7 хоногт ер нь бүрэлдэхүүний талаар бид нар ярилцсан байгаа тийм. Тэгээ ер нь шууд найцаас 3 тоглогч. За лигээс хасагдсан багуудаас ингээд тамирчид оролцож байгаа нэмээд майнерсын болор эрдэнэ нэмэгдсэн. Тэгээд үзэгчдээ бас мэдээлэл өгөхөд Сингапур улсад дараалсан зохион байгуулагдсан Азийн аваргуудаас энэ жилийнх бол хамгийн сүүлийнх нь. Тэгээд 2027 онд болох Аз ТV аврах шалруулах тэмцээнийг Монгол улс их нутагтаа үйл авч зохион байгуулна. За тэгээд нийтдээ 3 жил дараалал болчихоо да Сингапурт. Тэгэд яг нь сошиал ертөнцийг харахад үзэгчдээс эрэгтэй шишээ баг тэр нэг жоохон шүүмжлэлтэй юмуд бол харагдсан тийм. Одоо туршлага мөтэй залуучуудтай юм. За нэгт бол манай яг энэ 4 тамирчин дөрвөлээ 3-3 туршилттай тамирчид. За бас л нэг 2-3 жил тоглолцсон тийм. За одоо Ганбаатар болроор нэг гэх юм бол Ганбагийн аль зээсээ MMC Energy бахаас эхлээд тоглосон тамирчин. Тэгээд зөвхөн манай шишээ баг энэ үйлрэлтэй энэ Азийн аврах шинжилгээ хийж байгаа юм биш. За одоо өөр Азийн бус орнууд болох Хятад, Япон, за Австрали, Шинзланд гэсэн манайх заднууд за ер нь хүчтэй гэж болох 4 улс байгаа шүү дээ. Энэ дөрвч гэсэн. За энэ үйлрэл бүрэлдэхүүнээ бас шинжилсэн. Хятадаас одоо өмнө одоо Хятадын баг ялгч тоглолт үүсэх Гуан юу байхгүй те. Одоо өмнө 23 хүртэл нэстэй залуучуудаа тоглолт үүсэн 3 тамирчин. За дээрэс нэмээд Жан Денлиан гэж туршлагатай тамирчин байгаа. За Японоос гэх юм бол одоо яг 2012 оноос хойш доктортой тоглож исэн багийн ахлагч Томоё Очай энэ жил ингээд за хэдэн жилийн дараа баг за миний мэдгээр л 7-8 жилийн дараачаас Азийн аврагыг ингээд анх удаа үнжиж ийн гэдэг ч юм уу. Одоо Японы шигшээ багч шинжилгээ хийж байна. Одоо ерөөсөө ингээд нөгөө энэ үйлрэл болон ялчгүй Азийн багууд юм шинжилсэн залуу бүрэлдэхүүний Азийн авруулахын төлөвтэй байгаа. За эмэгтэй шигшээ багийн хувьд бол гавьяат 3 тамирчин нэмээд Нарангагийн хувьд бол энэ үйлрэл дээдлэгт ямар гайхалтай формтой байлаа. Бас л өмнө 3-3-ыг бас чамгүй хугацаанд өгсөн тамирчин шүү дээ. Ер нь бол өнгөрсөн жил ч гэсэн Нарангагийн хувьд бас чамгүй амжилттай 100-ны хугацааг зүгээр өнгөрүүлэлгүй өндөр бэлтгэлжилттэй 3-3 сагсыг тоглож ирсэн. Тэгээд Чансаны хувьд гэх юм бол манай эрэгтэй баг Чансыг тэргүүлж байгаа. Эмэгтэй баг бол Чансаны 2 дугаар байранд бичигдэж байгаа. Тэгээд яг одоогоор 4 сарын 1-ээс эхлээд өчигдөр бол урьдчилсан шилтний тоглолтууд эхэлсэн. Өнөөдөр урьдчилсан шилтний тоглолтууд дуусаад маргааш үндсэн шилтний тоглолтууд эхлээд явах юм байна. Мөн дээрээс нь NC юу 3-3-д оролцож байгаа Нандин хүсэл маань бас шигшээ багтаа нэгцэн. Тэгээ Нандин хүслийн хувьд бас WNCA Division 1-ээс бас санал ирсэн байгаа. Тэгээд ингэснээрээ Монголын хамгийн анхны эмэгтэй NCA тоглож байгаа эмэгтэй болж байна. Энэ нь бас бүгдээрээ баяр хүргэх хэрэгтэй байх. Маш гайхалтай мэдээ байсан. Улиралд бол нөгөө Florida Tech Panthers гэдэг багт тоглож ирсэн. Энэ NCA-ийн 2 дугаар дивизионы баг ер нь тоглолт болгонд багийн оноо алтаар тэрхүүлээд нэндүүслэн яваад байсан. Ийм хэмжээнд тоглоод байвал 1-р дивизионы багаас санал ирэх нь ер нь цаг хугацааны асуудал байсан. Тэгээд ирсэн байна. Өөрөө энийг энэ 7 хоногт бас зарлалаа. Хамгийн таатай мэдээний нэг байна. Тэгээд нөгөө жим гаргахыг хүсдэг гэж ярилцлага дээрээ дурдчихлээ тий. Надаар дамжуулаад бас ингээд дараагийн хүүхдүүд маань яг ингээд NCAA-д тоглох боломжууд нь нэгдээсэй гэж боддгоо. Би гүүрэн баймаар байна гэсэн. Тэгээд тэр хүүхдүүд нь бас үнэхээр гайхалтай байлаа. Нас нь хэдүүлээ те. Тэгсээр нь яг зорьсон зорилго нь маш том байна. Тэгээд өмнө ч гэсэндээ хэлжсэн WNBA-д ордог тоглогч нар дандаа 23-24-т драфтлагддаг тохиолдол маш их байгаа. Цааш тийм боломжууд ч гэсэндээ зөндөө байгаа. Тийм. Ярьцлага дээр гоё те. Миний зорилго NCAA 2 байгаагүй нэг байсан гэл те. Бүр ингээд тэндээ маш ихтэй ч байсан. Тэгээд зорьсон зорилготой болох байсан. Тэгээд менторууд нь ч гэсэн одоо маш зөв
замын тавьж өгсөн гэх юм уу тий маш зөв сургасан. Одоо жишээ нь гавь тамирчин хулангаас маш их үлгэр жишээ авдаг. Тэгээд хулан маань бүгд амтрахтад ард улсад бас тоглосон. Гадаад тоглосон анхны лигоноор эмэгтэй тоглогч болсон ч гэдэг юм уу. Энэ болгоноос ингэж мотивац авч иж бас нанд өслийн тэр хүсэл мөрөөдлүүд ингэж биелж эхэлж байгаа болов уу гэж ингэж харж байгаа. Тэгээ нөгөө 3-3-ын тэмцээн бол эхэлсэн явж байгаа. Тэгээд бусад орнуудын тоглолтуудыг үзэж байхад артлынх нь нөгөө ростер зураг дээр нь дүлгөөний зураг явж илээ. Тэгээ дүлгөөнийг яагаад 3-3-ын шигшээ дуудаагүй вэ? Уул нь улирлан дууссан гэж хийж байгаа. Тэгэхээр улирал туршид хүүптэр бид нар зөндөөл ярьсан 3-3-5-5 шал өөр бөмбөгний хэмжээ хүртэл өөр учраас улирлаа арай түрүүнд дуусгацсан тоглогч нар нь бэлтгэл хийгээд нэг бөмбөг талбай мэдрэмж талаасаа яг 3-3-та дасаа байж исэн тоглогч нар нь явсан энэ сонголт бол зөв байсан бахаа л гэж бодож байна тий. Дөнгөж дүлгөө улирлаа дуусгачаад маргаашнаас нь 3-3-ын бэлтгэлд орно гэдэг бол ер нь бол хэцүү л дээ тий. Би бол эрэгтэй шгшөөгийг бас их гоё бүрэлдэхүүн байна уу гэж хараад байгаа шүү дээ. Нуруутай шилтэлтэй нэмээд Болковын тэр 3-3-ын мэдрэмжтэй тэр бөмбөгтэй тоглож байгаа тоглолтууд бол маш гоё. Тэгэд энэ бүрэлдэхүүний тухай зүгээр голоос нэг асуулт асуумаар байна. Энэ үлрэлийн хувьд одоо жишээл Ганбаатар, Чинхутаг гэх мэтлэн тамирчид бас тэнч олон минут бол гарч чадаагүй шүү дээ. Тэгэхээр хэр одоо бэлтгэгдэж чадсан бол гэж та бүгд бодож байна. Ер нь гайгүй ах уу өөрсдөө мэдээж 3-3 яг үндсэн ойлголтууд нь бол асуудалгүй байгаа тамирчид ч тэгээд Стив Сгалжуулагч өөрөө ирээд бүрэлдэхүүнээ сонгосон. Тэгээд Канадад урт хугацаанд амарч жаад за үйлчлэхээр манай Монгол улс дээр өөрөө бүрэлдэхүүнээ сонгосон. Тэгээд асуудалгүй ах уу Чинхутаг одоо бүгд ирээл нэрээ 3-3 юм. Тий. Тэр нь баг гэж болохгүй шүү дээ. Туршлага бол зузаан шүү дээ тэр чинь. Тэр нь бүр өндөр түвшинд тоглолцсон дэлхийн топуудтай тий. Аз ятах бүр мэрэгжлийн түвшинд дэлхийн топуудтай тоглолт гэсэн юм чи асуудалгүй байна. Тэгээд хамгийн их яригдж байгаа тоглогч нь Чинхутаг байх шиг байлаа. Энэ тоглогч одоо улиралд бараг маш цөөхөн минут талбайд гарсан юм байж яагаад энэ бүрэлдэхүүнд байгаа юм бэ гэдэг юм уу. Чинхутаг залуучуудын шиг шоогт хүртэл багтдаг байсан. 18 дэлхийн орохт явж байсан шүү. Ер нь тоглолтыг дуусгах тэр чадвар бол Чинхутаг нэг дагер шийдэлтүүд байна шүү дээ. Маш зоригтой шийддэг, оновчтой ч болдог. Эмэгтэй шгшээгээс одоо нарангой улиралд ямар өндөр шийдэлтийн хувьтай ороод ирсэн. Угаасаа зунжингаа өөрийгөө төвлөрүүлсэн зүйл нь шийдэлтэйсэн гэсэн. Тэгээд нарангойгийн хувьд бол энэ бол бүр үнэхээр онцгой байсан учраас 3-3 дээр ч гэсэндээ шийдэлтүүдээрээ эмэгтэй шгшээд бас аим өндөр найдлага тавиад байгаа тийм. Өмнөх Азийн аварга, дэлхийн аваргуудад юу гэдгийг манай эмэгтэй шгшээг өөр багаас эмэгч гэдэг юм уу тийм. Ийм зүйл байдаг байсан бол одоо Монголын шгшээг гэдэг тэр дэлхийн аваргын мөнгөн медальтай баг ороод ирсэн гэдгийг хараад бусад багууд бол үнэхээр одоо нойргүй оноод дасгалжуулагч нар тоглолтын төлөвлөгөөгөө дэндүүсээ бэлтэж байгаа болов уу гэж бодож байна. Апсайд нь манайх биш гэж байгаа тийм. Гоё юм мэдрэмж байгаа байхгүй тий. Томчууд болоод ороод ирсэн. Тэглээ хоо тэгээд бас бид бүхэнд маш сайхан мэдээг дуулах болов уу гэж бас бодож байна. 2 хоногийн дараагаас эхлэх үеэртэйгаа тий. Тэр нь 7 хоногийн хөвднөө зөвлөлөө шгшөөгийн амжилтыг яриа сууж байгаа. За яг тэмцээний үндсэн хэсэг нь маргааш эхэлнэ. Одоо өчигдөр болон өнөөдөр урдсан шатны тоглолтууд явагдаад дуусна. За яг одоогийн байдлаар бол манай эрэгтэй эмэгтэй багуудын урдсан шатаас гарч ирэх баг тодорхойгүй байгаа. Яг өнөөдөр энэ нэвтрүүлэг цацагдахтай зэрэгцээ дүрэн багууд нь тодорчсон байна. Эрэгтэй тэр юу тэч хэцсэн 50 байсан баг. Эмэгтэй тэр Шинэ Зеланд байсан тийм тодорхой болсон. За тэгээд яг энэ баг тус бүр дээр урдсан шатны энэ баг. Тийм эмэгтэй тэр шалах хамгийн өндөр магадaltaй баг нь миний хувьд бол Энэтхэг гэж хараад байгаа. Монгол дээр орж ирэх боломжтой. Бараг метр 80 гар 85-86 см өндөртэй 3 тоглогчтой, нэг жижиг тоглогчтой. Тэгээд туршлагын хувьд бас дайггүй юм баг харагдсан. Нөгөө талаасаар нь манай монголчуудын хайртай Фредерик Лиштер бүгд Таиланд гараад Таиланд бол Филипп ер нь бараг тийм нэрээ тоглож ирсэн шүү дээ. Малайзийн багаас бас тоглож. Одоо Энэтхэггүй хүртэл их тоглож байгаа тийм. Тийм чин бараг сүүлийн 3 жил лөө дараалаад орчиж байгаа шүү. Яг нэг Малайзийн нэг 5-5 шгшөөг нэг ахлагчны дээр яг нэг дөрүүлээ нэг тогтмол ростертэй бараг 3 дахь жилдээ дараалж байна да. Хин байгаа. Найцын Дагаар шүү дээ. Дагаар ч нас Энэтхэг шгшөөгөөс тоглож байгаа. Тэгвэл бусад улсын багуудын одоо шгшээ тоглогчдыг хараад манай баг ер нь хэр амжилт үзүүлэх бол гэж гадралж байна. Ер нь яг гайгүй хоо гэцээ 3-3 ч нэг тэрхий бас тэнгэр мэдэн Аз эзэн мэдэн момент нь бол ер нь дэнцсэн спорт шүү дээ. Юу ч болж болно тэр. Тэгэл нэг алдаа эрт 7 өрчвөл бас ямар ч болохгүй үгүйсгүй. Гэтэ гайгүй хоо Белав эрэхтэйг бол тэгж дутуулахгүй байгаа. Ер нь бол амжилт гаргачаал ирнэ гэдэгт бол ер нь итгэлтэй байна. Оргил мөнхөд за дэлхийн аварга шүү дээ. Дэлхийн аварга бол мэдээж охтод мөнгөн медаль авдаг тэр мөч бол гайхалтай байсан.
яг Азийн аваргаас мартагдчихгүй ямар тоглолтууд байна? Тайлбарлаж ирсэн тоглолтуудаас. Юу л юм да. Шинэ Зеланд Монгол хүрлийн төлөв тоглолт урчин жилийн. Тэр манайх ер нь бол бас айгүй залуу бүрэлдэхүүн шүү дээ. Шинэ Зеланд ч эсрэгээр айхтар бүрэлдэхүүнт байсан. Ингээл анд бүр нэг гоцгоорсоор үйж гал аваад дуусчдаг тоглолт байна. Тэгээд ер нь зөндөө тоглолт байгаа бохоо. Хамгийн дөрөв санаанд буусан л тэр байл. Тэгэхээр үзэгчд маань яг Premier Sports-оор Азийн аваргын тоглолт бүрийг те цаг алдалгүй шууд хүлээн авч үзээрэй гэж хүсэж байна. Шгшоо гэдэг хэмжээрээ. Тийм 3-3 сонирхогчдын бас хүсэн хүлээсээ улирал гэж хэлж болно. Тэгээ 3-3-ын бүх тоглолтууд явд улирал бас хаяанд ирсэн байна. Ингээд тоглолтууд маань ирсэн байна. Эх 7 хоногийн үед бас Сингапур улсыг зөрчсөн тамирчид маань бас амжилтаа гаргаад бид бүхэн бас ярилцаа сууж явах болов. Хэдүүлээ хэсэгхэн хугацаанд завсарлаад үндэсний дээдлигийнхаа сэдвүүд рүү эргээд орцгоё гэж бодлоо. Тэгээд нэвтрүүлгийн ивент тэтгэгчээр United Lemsys Coca-Cola нар ажиллаж байна. Нэвтрүүлэгтээ эргээд автомобиль үзэгчтэй нэвтрүүлгийн ивент тэтгэгчээр KFC болон Дасанда Бухан М банк нар ажиллаж байна. За энэ 7 хоногийн хувьд бас хагас шигшээ тоглолтууд маш гайхалтай болж өндөрлөлөө. За Сэлэнг Бодонс SJFC-ийн хувьд бас 7 тоглолт гарлаа. Хамгийн эхлээд Хасын үлгүүд болон Хаан Шонхрууд багийнхаа тоглолтоос эхлээд ярилцаад явъя. За энэ тоглолт тэгээд зурлын туршид энэ хоёр бас бол ямар супер ажиллаж байгааг ярьлаа шүү дээ. Энэ бол одоо тоглолтуудаас харахад яг Knights эсрэг хийсэн тоглолтууд ч гэх юм ойрхон тоглолтууд байгаагүй. Ер нь уур амьсгал тоглолтын хэмнэл нэг тийм хариу гарсан бодлого шиг байлаа гэх юм уу. Тэгжлээ. Яг миний зүгээс бодсон нэг зүйл гэх юм бол яг Шонхруудад нэг ахаа жоохон бэлдэх цаг байсан бол ямар нөхцөл үүсэх бол гэж бол бодсон. Яг цуврал нэг ихний шатны цуврал дуусаад дараагийн шат руу төдөлгөө ороод ирсэн. Тэгээд ер нь яг цувралын турштай өстэй нэг юу хийхээ мэдгүй хүүхдүүд чигэл байсаар явж байгаа л ажигдсан. Эсрэгээр өвлгүүд бол бүх зүйл тэдний хяналтанд байсан те. Юус ирчээ алдаагүй. Нэг хэмлэлээр авсаар авч гол цувралыг дуусгасан. Тэс Хаан Шонхрууд багийн хувьд эхний үйлрэл гэхэд бол хамаагүй бас том амжилтыг үзүүллээ гэж харж байна. Маш чанга одоо багуудтай тарж байсан шүү дээ тийм учраас. Тэгээд Knights-ыг хожоод гараад ирсэн цуврал тэдний хувьд бол ерөөсөө нэгдүгээр нэг тийм хандсан байж магадгүй. Маш том цувралаас хүн цувралаас маш том багийг хожоод гараад ирсэн. Тэгээд эргээд энэ хүртэл явна гэдэг бол өөрөө Шонхруудын хувьд бол маш том амжилттай. Тэгээд Хаан банкыг ч гэсэн ивент тэтгэгчээр оруулаад ирнэ гэдэг бол энэ үйлрлийн хамгийн том ололт болов гэж бодож байна. Тэгээ Хаан Шонхрууд багийн хувьдаас энэ үйлрэл яах аргагүй бэртэл гэмтэл өндөртэй бас үйлрэл болж өнгөрлөө гэж харагдаж байгаа. Тэгээ тэрний хайраар бас Хасын үлгүүд бас ямар чансаа өндөр одоо баг илээ тулахад хэцүү байсан болов гэж бодогдож байна. Тэгээ ямар ч тач Хаан Шонхрууд багийнхандаа бас хүрэл медаль авсанд нь бүгдэнд нь баяр хүргэе. Тийм тэгээд эрх үйлрэл илүү хүчтэй орж ирээрээ. Тэгээд импорт тоглогчийн сонголт тэгээд нэмээд дотоодын намжтын тий боломж нөөц болцоо ямар байгаа гэдгийг бид нар энэ үйлрэлд харж байгаа. Тэгээд энэ тоглолт ер нь яг юу болж өнгөрөв? Юу одоо Хаан Шонхрууд баг илүү хийсэн болвол тэнцэх ч юм уу хожил байгуулах боломжтой байсан гэж харж байна. Зүгээр хамгаалтал гэж би бол бодсон шүү дээ. Яг хамгаалтан дээр яагаад тань мэддэхгүй тий. Амар бууж ийсэн тий. Дуу нуруу өндөртэй баг гэж бодогдтал байдаг маш их бөмбөгийг оруулсан. Тэрс хамгаалчдаг. Тэгээ Чиманга бол Азийн өргөсөн тамирчид цөөн оролдлогоор чанартай довтлогоонууд тий. Ерөөсөө ингэж нийсэр нэг тоглоход нүр ингээ фейс офтер тоглоход бол асуудалгүй байсан шүү дээ. Хоёулаа хин ч хамгаалцдаггүй байсан шүү дээ. Аврагууд ерөөсөө яг нэг тийм хамгаалтын ямар ч хүнд байдалд орсон гарч ирэх одоо гаргалгаатай байгаа юм л да. Одоо довтлооны маш олон сонголтуудтай тийм шидэлтэй болон шидэлтэй бодогтой талбай тоглож боломж гэдэг юм уу. Нэмээд хэдий залуу тамирчид ч гэсэн маш төвчээртэй байгаа. Хөлгүүд бол эцсийн мөч хүртэл бөмбөгийг гүйлгэж шилжүүлж яг 100% тийм боломжтой довтлоонуудыг үүсгэж байгаа. Knights-тэй цуврал дээр бол PL хангалттай давуу тал үүссэн шүү дээ. Ward эсрэг өөрөө ч оноо авсан хамгаалтан дээр сайн байсан тэгээд хөлгүүд төр Чимангагийн эсрэг өстой хин ч шуурчлаа л доо. Тэгээс яг сүүлийн тоглолт дээр PL, POG, төгөлдөр гэсэн тамирчид бэртлийн улмаас тоглолтондоо оролцоогүй. Тэгээ энэ нь ч гэсэн багт нэлээд том нөлөө болов уу? Яг тэгэхээр Чимангагийн эсрэг яг тэмцэх одоо самраас бөмбөг авах тамирчингүү болцсон байсан. Өсгөө ганцаараа л одоо бүх юмаа л дайчилсан. Гэтэ бас энэ тийм манай өсгөгч нь
хоёр өвчин намдах давхарлаж уулгаал тариал тоглолоод байсан. Пелиг үнэхээр одоо суралд үлдэхийг хүсээд тоглолт боломжтой байсан бол. Тэр чинь нөгөө Монгол тоглогч легионер тоглогчийн зөрүүл гараад байна л та тийм. Арын альбнаас ч гэх юм уу зүгээр ойрын их сурвалжаас бол нөгөө асын өвлгүүд BCL руу явхад Пелийн нэр бас зарлагдсан байсан шүү дээ дунд нь. Тэгээд тэрний дараачихаас нь Пел ер нь гэртэлтэй би өөрөө тогломооргүй байна гэсэн юм хэлсэн гэж бол сонссон шүү. Тэгэхээр тэр бас одоо хэрхэн нөлөөсөн юм бол энэ бас үнний ортой биш болно тий. Тэгээд хүлгүүдтэй ч гэсэн ер нь эцэлэгдээгүй л юм байна. Яг арин бол дасгалжуулагчтай ярилцж байхад бол одоо яг ярилцлагын төвшөнд явж байгаа. Яг үнэхээр манай багт бол хэрэгтэй тоглогч. Тэгээд амжилттай болох юм бол BCL руу хамт явж байгаа. Гэхдээ хөлгүүдийн ер нь BCL юм бас тэр 3 дахь лигонорын сонголт айгүй зүйтэй байна те чухал байна те. Бас олонний анхааралч байна. Wesley ч яригдсан, Moore ч яригдсан, Warren ч яригдсан те. Яг одоогийн байдлаар тодорхой болоогүй шүү. За одоо ерөөсөө тодорхой болсон зүйл гэх юм бол Moore тоглохгүй. Энийг бол маш сайн мэдж байна. Тэгээд бусад тоглогчдын тухай тулгыг авсан дарахны. Тулга бол за өчигдрийн энэ тоглолтын дараа ярив тий. Өчигдрийн бодонсыг хожид тоглолтын араас бол аль хэдийн багийн нэг хэсэг үлдсэн. Хэдүүлээс BCL ярьсан дээр BCL-ийн хуваарийг харангаа бас BCL-ийн тоглолтын талаар ярилцъя гэж бодлоо. За тэгээд BCL-ийн Монголын хуваар маань болохоор 4 сарын 6, 19, 21-нд болох төлөвтэй байгаа. Тэгээд хэдүүлээс ярьсан дээр аль лигонерыг авах магадлал илүү өндөр гэж харж байна. Тэр талаар ярилцъя л да. Яг Пел илүү өндөр боломжтой болов. Тэгээд Warren-тоос нэлийн ойртсон байгаа гэж сонссон. Тэгээд энэ хоёр сонголтоос нэгийг л хийж тээ. Чиманга, Миллер, тэгээд Warren Пел өгдөг ийм сонголт. Доол нь Warren ч Америк явцсан шүү дээ. Явцаж ирэх. Wesley яг ямар юм бэ? Байгаа юу ярьсан. Wesley яг хэрэгтэй. Өчигдөр финалыг харахад бол Миллер бол базаахгүй л харагдчихлаа яг үндэ. Ямар ч формгүй байгаа нэг тоглолтоос хүндий байлээ шүү дээ. Одоо гэтээ бас олон улсын тоглолтод өөрлөө байдаг л та. Буцаад орж ирэх л яа тэгэхээр олон хоног бэрхтэлтэй байсан учраас нэг буцаагаад хэмнэлээ болоход дор хаяж нэг тоглолт. Нэмээд нэг өсөлтөөний мэдрэмж гэж юм байх шүү дээ. Контактаас би бол орч байгаа легионер авчвал илүү гоё болов гэж бодож байна. Warren ирэхээр яг нэг тийм хөлгүүдийн одоо энэ тоглогчдод ихэд ч юм уу Азиад яг дамжуулт хөл гэдэг л юм л та. За тэгэд хуваарийг танилцуулахад 4 сарын 6, 19 21. За манай асын хөлгүүдийн хувьд гэх юм бол хэсэгтээ 3 багтай орсон байгаа. Өөр 3 багтай. Нэг нь Хонконгийн баг, тэгээ 52 баг. За Хонконгийн баг нь ямар Chinese Athletic гэсэн байлаа. Яг нэрийг гүйж цанахгүй Newton нэг юм баг. Тэгээд Taiwan Pilots, Nef Taipei Kings гэсэн хоёр багтай. Тэр Chinese Athletic бол яг энэ жилээс BCL-д орж байгаа шүү. Taiwan Pilots бол маш өндөр формтойгоос ESL-д том амжилт гаргасан. Nef Taipei Kings гэсэн яг дотоодын лигтээ сайн байгаа. Мөн одоо нөгөө тоолбортыг авцсан байгаа тийм. Тоолборттойгоо одоо зөрүүд асын хөлгүүдээс тоглох юм учраа таарсан. Тэгээд эхний 3 тоглолт гуруулаа зөрчил тоглолт. Дандаа айлын талбай дээр очиж тоглоно. Дараагийн тоглолт 5 сард манайх талбай дээр 3 тоглолт хүлээж аваа. Тэрхүү тоглолтыг за яг одоогийн батар бол манайх дамжуулахгүй эргэлзээтэй байгаа. Ер нь бол яг 100 одоо шийдэгдэг. Тэгээд ер нь дамжуулах байлгүй тий, байлгүй тий. Өндөр магадaltaй. Дархан United-аас тулгыг авсан юм чинь одоо ер нь дараагийн сонголт нь хөлгүүд Пел авах магадлал амар өндөр юм шүү. Бас өөр байх боломжтой. Байрлалын хувьд тагцуулахгүй байхыг бодвол Чимангад нэг арай тус болгох төв авахыг бодох юм болов уу тий. Азаатай. Гэхдээ би л ав Пел жоохон голоод биш. Тэгээ жоохон орон байх гад байдаг шүү дээ тий. Гол нь шидэлт байхгүй ш нөхөр. Тэгэхээр аягүй хэцүү. Чиманга шидэлтгүй. Тэр ингээд нэг байрлалын хоёр нөхөр болчихороос аягүй хэцүү болчиход байгаа. Азааг бүр 3 руу гаргаад. Одоо хэнийг нь өстөр үдээр тоглох. Миллерийн төвшин гэх юм бол Барса ч гэсэн одоо юу гэдгийг өндөр формтой шүү дээ тий. Тэгэхээр жижиг тоглогч дээр хүн аваад илүү тийм одоо Барса, ИХ гэсэн эдгээр тоглогч төвшиг гэсэн тоглогчдыг амраах тим тоглогч байвал илүү дээр болов. Одоо дагэр юу тийм тоглолтыг төгсгөлийн мөч шийдэж чадах тим тоглогч. Wesley байж бас. Миллерийг зөвхөн өчигдрийн тоглолтоор тэгтээ төгөмж болохгүй хаа. Угаасаа сар тоглоогүй юм чинь байж болох л асуудал шүү дээ. Өчигдөр бол үнээр муу байлаа тэгтээ
бэртлээсээ ирсэн юм чинь дараагийн тоглолтуудаас өөр болчих واخ. Тэгээ ер нь өөрийнх нь харизм ч гэсэндээ олон улсын тоглолтын дээр галзуурч. Би бол яг тэр Монголд хүлээж авах тоглолтуудаар л яг жинхэнэ мэдлэг олж харах болов уу гэж бодож. Тэр хүртэл яг нэг тийм мэдрэмжээ эргүүлж болж байгаа. Тэгээ сая тулгын талаар ярина гэдэг жисэн. Тулга багтаа нэлээд дасаар гэжсэн гэсэн тэр талаар өчигдөр хаан тарагдчих шүү дээ. Бүлгүүд болцсон юм шиг. Өчигдөр бол тоглолтын өмнөх халаалтан дээр нөгөөдөө бөмбөг авч өгвөл одоо жоо тулаг өмсгөлтэй хамт халаалт хийж болохгүй зүгээр халаалт хийж байхад ингээл өрзөний нүртэл барьж өгвөл тэг бүх юм дээр л тусч идэл. Тэгээ мэдээж бэлтгэлийг хамт хийж л байгаа бох те. Тэгэхээр тэр нэг тийм залуу хүмүүс учраас болчихж байгаа хөө хоорондоо. Тэгээ тулгын хувьд бас нэмэлт мэдээллийг хүргэхэд тулга энэ үйлрэл ирээд буцан гэсэн мэдээлэлтэй байсан шүү дээ. Тэгээд яг өөрийнхөө хүсэлтээр бол үлдэж магадгүй юм шиг байлээ. Тэгэхээр эх хөлрөл бас бид нар дахин тулгыг харах боломжтой болох нэ. Тэгээд тулга дээр баг уцтай алцах. Хэрэг эх хөлрөл тулга үндэсний дээдлийхтэй үлдэхээр болвол BCL-д явсан хасын үлгүүд багтаа үлдэх болоо эсвэл Дархан United багтаа дахин нэг үлрэл тоглох болов гэж бодож байна. Ер нь том багууд авах. Том баг руу байрах. Тэгээд холбогчгүй Knights руу явуулчмаар байгаа юм. Knights авахгүй ч үзэх баг, Бодонс авахгүй ч үзсэн дээ. Тулгаас өөр одоо ер нь холбогчгүй байгаа. За Apes дугуур боловч тийм мэдгүй. Бүлгүүд хүртэл өөрсдөө авахгүй ч үзсэн. Ер нь нэлээд ширүү юм болох ба тулгын. Бүлгүүдд одоо ингээд сэргэлэх юу гэдгийг сэлгэнээс нэг цөм хэдэн минутыг өнгөрүүлж чинь Барсаг яг харахгүй нэг тийм орлох хүн хэрэгтэй шүү дээ. Гайрд нэгч оролдож үзэж чинь, продюсерч оролдож үзэж чинь айл нь болохгүй юм. Барсаг суухад хөлгүүдэд тийм найдварч олно гэж хэлдэг байгаа байхгүй. Ер нь Тулга Ууган Баяр гэсэн тэ том хоёр нэр үнэхээр гоё хоёр холбогч. Найз айл нь бол тэ зах зээл дээр байгаа тэ. Болоос бол Ууган Баярын төлөө бас нэлээд хүчтэй явж байгаа юм байл. Ер нь бас нэлээд юм сонсогдсон шүү. Яа ботс Ууган Баяр очоод иргэжил. Ууган Баяр хүн гэх юм бол ер нь бол нэг 4-5 санал ирсэн юм байлээ. Тэгтээ нөгөө багийнхаа шийдвэрийг хүлээгээд өөрөө альч багтаа нуулзаагүй, холбоо хариу өгөөгүй. Бас нэг тийм үнэнчлээ өөрөө юм хүн. Ямар ч тач Уугана маш сайн судалгааг хийж байгаагаа сая сүүлийн бас тоглолтууд дээр ч гэсэн харагдаж байлээ. Тэр бол яг цэвэр тохиолдол байсан гэсэн. Анхныхаа пледэн дээр урд шугамны пледэ харсан тоглолт үзэх байсан чинь зүгээр тэгж хэлсэн байж магадгүй. Ийм хариултыг бол өгчийлээ шүү. Тэгэхээр ямар нэгэн хов чанхруудад орох гээд ч юм уу тийм Knights-д орох гээд season pass чи юу ч удирдлагын судалж мандатаар орж шүү дээ нэрээ. Тийм. Тэгэхээр тэр тохиолдол байсан гэж ярьж байна шүү. Гэтэл бас очих гэж үзэж байна гэдэг бол сэвтэл юм. За дараагийн тоглолт болох Сэлэнг Бодонс болон SJPS багийн 7 дахь тоглолт. За энэ бол байдлаар бид нар яг өмнөх хүүхднүүдийн дугаарууд дээр ярьжсэн шүү дээ. Наран гэрлийн Батбаяр гэдэг тоглогч Аччва, Ананд Ява ер нь энэ цувралд Монгол тоглогчдын нөлөө тий дутагдж гин гэсэн ерөөсө Батбаяр шийдсэн. За яасан бэ их батаа нөгөө кассыг айгу шүүжлээд байсан. Одоо ер нь яг ингээ хоёр тоглолт дараалаад Apes хожил авцсан байсан учраас Бодонсын бүх юм болохгүй байгаа юм шиг харагдаад лээ тий. Тулга өөрөө ч гэсэндээ ярилцлага дээр хэлжсэн шүү дээ. Бид нар үнэхээр таарч бутарсан юм шиг байсан гэд үнэхээр тийм байсан нь үнэн. Гэтэ 7 дахь тоглолтын дээр шал өөр Бодонс эргээл ороод ирлээ. Энэ Бодонс гэдэг баг ер нь хэдийн янзаар хоёрч ямар өөр дүр зургийг бидэнд нээж дүр зурагтай үзүүлээ. Ямар ч тоглолтынхаа талаар ярилцсан. Энэ дээр яг Apes-ийн хувьд яг ямар алдаа гарав? Маш ойрхон онооны зөрүүтэй одоо хожигдламслаа шүү дээ. Би бол яг энэ за яг үнэхээр үлзий бол тааруу байсан. Оноо аваагүй жигаад тоглолт ойлгомжтой болсон үед 1 минут тоглолтын цаг дуусгаад 1 минут 28 секунд хичээлүүд дуухад анхны оноо авсан. Тэгээ 2 оноо 6 оноотой дуусгасан. Тэгэд энэ дээр бол Бодонсын тэр хамгаалтын байрлал тэр хөрслөгцсөн байхгүй. Нэт тусгaalжуулагч нөгөө л хожигдсан тоглолтуудаараа болохгүй байсан байрлал авсаар л байсан. Гэхдээ хувь тамирчдын одоо төвлөрөх юм уу те. Би бол бодонгуудаас тэр нь арай л өөр байсан болов уу гэж бодсон. Энэ дээр хинч муу тоглоог Бодонсоос яг өөртөөсөө үзүүлэхдээ Батбаяр шийдэлтүүд анж гисэн хийх Star Wars дэш оноо авсан Монх кадр 2 тоглолтыг сайн төгсгсөн бүх зүйл хийгээд л үнэхээр төгс олгосон. Тэгээ туршлагатай тоглогчдын сэтгэл зүйн юм л да яг оргил мөнхийн маань өмнө хэлжсэнчлэн 3-3-ын тоглогч те. Ананд дэлгэрний юм. За энэ дундаас хамгийн их онцлох хэвээр хүн бол их хотын дүлгөөн гэж тоглогч ерөөсө багаа маш сайн сэргээсэн юм тоглолт. Ерөөсө хичээлж талбай дээр байгаа нэг л тоглогч ингээд өөрөөс гарах бүх зүйлээ гаргаж ийн гэдэг бол бусад тоглогчдод бас
сигнал төхөө өгж байгаа болов гэж бодож байна. Тэгээ энэ тоглолт дээр бас ганаа гих цөөхөн минут гаргасан. Ер нь угаасаа сүүлийн үеийн тоглолтуудад ганаг ашиглаж байдаг шүү дээ. Дасгалжуулагчийн шийдвэрлэлтэй бэлтгэл дээр ямар байгаа те? Ямар хандлагатай байгаа? Уг нь одоо яагаад шүү дээ. Өнгөрсөн FC 2 дахь тоглолтуудаар ер нь жоохон Касенсыг олж хамгаалтан дээр нь бол олцлох маягтай тоглосон шүү дээ. Касенс дандаа бодогтой байдлаа шахаж хамгаалдаг. Ерөөсөө дээшээ гарч ирдгүү те. Тэгэл үлцийн үгэн төр нэг дундаа шидэж мэдээд өнгөрсөн тоглолтууд дээр Касенс эсрэг оноо авч болоодсэн. Тэгээд тэр тоглолтууд ерөөсөө болсонгүй. Мөнх хоёр бол уг нь сайнараа л тоглосон те. Яг л доктортой байдгаараа байсан. Хариш оноо гайгүйсэн. Мань Карник хэрн яг Касенс жоохон хүчлээд ихэлсэн чинь бас хамгаалж чадаагүй. Тэ нөгөө чөлөө шидэлтүүд нь бол үнэхээр сайн байсан. Гэтэ довтлогоо бас төдийлэн Касенс өндөр өвтэй байна. Эхний хагас дээр 3 алдааг шууд авсан шүү дээ тий. Тэгж яхад 2 дугаар хагас дээр уг нь бол надад илүү дайралттай Касенсаас алдаас халгах тиймэрхүү тоглолтууд хийсэн бол дээр байсан болов гэсэн бодол бол төрсөн. Тэг ягаад ч юм мэдгүй миний өнцгөөс бол Касенсийн өөдөөс дайрхаас ч юм уу те нэг л жоохон айдастай сандралтай байгаарагдаад. Гэтэ яг сүүлний хэд дайрж үзэл төгөөс өөр гаргалгааг болсон шүү дээ. Геймсийн довтлогоо яаж ч чадахгүй болсон юм чи ерөөс учраа болохгүй. Үлцгээс дөрөвтэй шийдвэр өрөхгүй те. Тэнгүүд Карник нэг 2 3 удаа бүр нэг бие хүчээр ингээ шах гэж үзсэн шүү дээ. Үнэхээр болоогүй. Тэгэд FC бодонсоос бас ярих хөстөнөд болгоч Сэд улсрын тоглолтоор яг цуврал болгоны төгсгөлтөөр статистик үзвэл тоо үзвэл тийм сайн биш ч гэсэн тоглолтын төгсгөлтөөр бүх юм гоё болгосон. Тэрөөсөө энэ тоглогчийг нэг хүн халаасандаа тонгорохтой явдаг гэж хэлсэн байдгийг. Багийн хамгийн залуу тоглогч нь эндний хамгийн туршлагатай тоглогч юм шиг үйлдэлүүд дандаа тоглож ирдэг. Тэгэд яг энэ хоёр багийн 6 дахь тоглолтын дээр Эпс хожигдсон шүү дээ. Үлзий өршгсүүд шидэд алдчихдаг. Тэгэл яг тэр үлзийн дараачаас би бол дотроо жоохон за 97 дээр бодонс маргал хожиж юм байна даа л гэж бодчих. Маш өндөр хүлээлттэй байсан хэрнээ хүлээлтэнд хүрсэн тоглолт болоогүй нөгөө эцсийн шүгэл хүртэл тэмцэл байхгүй яг сүүлийн 2 минутанд юу Эпсийн буугаад өгсөн хандлага бол ажиглагдсан. Тэгээ нөгөө 3 шидэлтийн хувь дээр Эпс 33-аас 12 гээ сая статистик нь харагдлаа. Тэгээ нөгөө түрүү намын ч гэсэн дурдлаа тий. Манай аналистууд ч гэсэн илүү орох гэж оролдвол яах юм бол тий. Маш их шидэлтийн оролцлого гүйцэтгээд довтлогоонууд нь ингээд хаягдаад байгаа байна. Нөгөө талдаа бодонсын шийдэл бүр өмнөх тоглолтуудаас шал өөр байгаа байхгүй. 22-аас 24-өөс 12 гэдэг. Гэтэл уг нь толгүй мөнх хоёр үлзий бүгдээрээ л дундаа шидэг тамирчин шүү дээ. Өнөө ингээд эхний хамгаалагчаа 3 гадаагаа нэг хамгаалагчийг зөрөөд орчход Касенс тулж очихгүй байсан шүү дээ. Юу нь бол тий. Ягаад ч очихгүй. Тэгэл яг Касенс гарч ирвэл ахаа цаа Jefferson кат хийгээд ордог ч юм уу. Тэгэл ер нь дундын зайнаас бол оноо авчих боломжууд байсан болов уу гэж бодож. Эрдэнэ баясгалан тасалжуулагч талбайн гаднаас тоглолтыг харах нэг өөр тий. Тэгээд үлзий орших өмнөх тоглолтуудыг яг ингэж нэг тийм найруулж тоглолтын хэмнэлийг авч явж өөрөө одоо тоглолт ойрхон болоод ирэх үед ч юм уу тоглолтыг холын шидэлтүүдээр салгаж зөв шийдвэрүүдийг гаргаж байгаа. Яг тэр нэг 6 дахь тоглолтын сүүлийн 31 секундэд тэр чигээрээ яг амьдраад үлдчихүүл гэж бодлоо. Ер нь 7 дахь тоглолтод яг тэр л бодогдсон. Уг нь ассистууд байсан. Гэтэ өөрийнх нь альчгүй үлзийгийн оноо багт бол ус агаар шүү дээ. Багийн ахлагч юм. Одоо тэгээ ер нь үлцгийг шүүмжлээд яах вэ? Энэ хүртэл Эпсийг авчирч авч явж байгаа юм чи өөрөө үлцэн юм чинь Эпс ер нь баг өөрөө үлцээ бидтэй. Одоо ингээд багуудад гой легаси байна. Гэхдээ Монголд айгүй цөөхөн байна те. Ингээд шилжээ явж гин. Яг Азаа Барса хоёр хүлгүүдэд зодог тайлах уу гэдэг шиг үлцээ бол Эпстэй зодог тайлал Эпсийн төлөөл явсаар байх тоглогч байх. Тэгэхээр үлцээ рүү ингэж дайрах шаардлага бол ямар ч байхгүй. Улирлын турш бага манлаас нь үлцээ юм уу? Яг зөв. Тэгээд үлцээ толгой хоёр дээр шилжин гэсэн бас нэлээд ярэ гарсан юм бэл. Тэгээд тэрэн дээр бол шууд үгүйсгэл. Энэ хоёр тоглогч бол ерөөсөө өнгөрсөн жил чинь металл толыг бас авахгүй шнэ л үзсэн баг шүү дээ. Тэгээ энэ улирлын үед бас SGX багийн X факторууд бол яа харахгүй саруул эрдэнэ мөнх хоёр байлаад үнэхээр дуртай арган талтай мөнх хоёр. Бодогтой талбай самбар амар гоё явдаг, хамгаалдаг. Тэгээд 3-аа шидчихдэг, дундаа шиддэг, бодогтой талбар үүш дайрдаг ингээд өстой нэг өв тэгшил байсан л та. Тэгээд Эпс ч гэсэн энэ тоглогчийг яг ингэж өөрийнхөө нэг хэсэг болгоод тий. Ингэж олон жил бас авч яваасаа гэж үзэж байна. Тэгэх юм бол мөнх хоёртай хамт хизээний эзэгтэй амжилт. Яг хөө за одоо нэгэн төлөвлөрөл дууссан юм чи тий. Харасын оронд Весли байсан бол яах вэ? Зөвлөхгүй зөөр яг сонин асуулт л та. Гэтэ зөөр яг хөө Харистай Томас Робинсон ч юм уу? Харин тий Томас Робинсон байсан яваагүй бол тийж аявих бодгдсон надад. Гэтэ Карник зөөр яг зөв сонголт уу буруу сонголт? Буруу шүү дээ. Тань ч. Би юу гэж буруу л гэж хэл.
Гарник зөв сонголтоо Би эргэт нь хэлж ирсэн шүү дээ. Өөр спорт сонгох гээд явж исэн хүнийг аваад ирэхэд тий Карник хичээсээ өөрийнхөө хэмжээнд хичээлээ. Авч гарсан тоглолтуудаас байгаа л да. Тий зүрх сэтгэлээрээ хичээлээ. Гэтэл яг Монголын лигийн түвшинд гоо. Харин Харис Томас Робинс хоёр хамттай байсан бол энэ цавралаас ингээ финал гараад ирчих байсан юм болов уу гэж надад бол ялчгүй бодогдсон. Тэгээд энэ үйлрэл нь шүү дээ тий Харис Дүлгэн, Үлзий Орших энэ гурван тоглогчийн дундчилсан оноо нийлээ 44.8 байгаа байхгүй. Цаана 7.5-аас 5 оноо дундчилж байгаа тоглогч ахаа 4 байгаа. Тэр ингээ нөгөө FC хувьд багийн тоглолт, жигт тоглолт бол үнэхээр гоё байлаа. Тэгээд үйлрэл нь маш харамсалтай дуустаа 3 үйлрэл дараалаад яг эндээсээ буцаж байгаа нь багийнханд ч нэлээд хүнд тусч байгаа. Дүлгөөн ч гэсэн тоглолтын төгсгөлдөөс нөлөөстэй харагдсан. Тэгээд нэмээд нэг 7 тоглолт нөгөө маш их хүлээлттэй байсныхаа хэрээр тоглолтын төгсгөлд бас үйл явдал бас их анхаарал татлаа. Хоёр багийн эддүүд тэрвэрлдэж гин. Касанс Дүлгөөнд урам өгөөд салж илээ те. Бас ийм үйлдэлүүд нь гоё юм аа. Гэтэ хулангийн сэний хэлсэн статик арах нь гавь тамирчин бэлгүүний хэлдэг ер нь үнний ортой л санагчлаа юм л да. Чирдэлэг оноо байхгүй. Үнэн шүү дээ. Тэгвэл үнэн л гэж бодож байна. Хараач. Чирдэлэг оноор байхгүй. Чирдэг. Би бол тэр үнэн л гэж бодож байна. Уизли бол чирдэг лиг. Хараач яг ингээд Яг FC сонголт нь өөрөө чирдэг лиг онорыг авчрахыг хүсээгүй гэж яриад байгаа. Гоё лиг онорыг авчрахыг хүсдэг. Тийм багийн тоглолт багийн тоглолттой тийм. Тэгэл Саксан Монгол ялангуяа плей-оффт хожил авахд хин нэг л гоцгоорох хэрэгтэй шүү дээ. Энэ бол үнэн шүү дээ. Нэг нь тоглолттой байна. Тэгээ ер нь яг уртстаа тэгэл харагдчихлаа. Яг миний бодлоор бол яг ч нэг тийм амар одоо клач тийм нэг алуурчин инстинкттэй нөхөр байх хэрэгтэй байхгүй тий. Харис яг үндэ тийм баг өнгөрсөн үйлрлийн клуб өрөмж гэсэн бас хэцүү л байсан шүү дээ. Ингээ үйлрлийн турш 20-с дээш оноо авааддаг хэрнээ яг тоглолтын төгсгөлд ингээ дурт цовролт тий хожил хөргсөн үгүй л үгүй шүү дээ. Би бол Эйпсийг ингэж бодож байна. Багийн арын албыг шинжилээсэй. Тэгээд нэмээд яг тэр дасгалжуулагчийн албан дээр юу гэдгийг хэрвээ нэг дасгалжуулагчаа сонгосон бол тий маш сайн дасгалжуулагч авчираад тэр дасгалжуулагчийг эцсийн хүртэл хамт яваасаа эцсийн хүртэл одоо тэр багийн удирдлагууд итгэл хүлээлгээсэй гэж тэгж л бодож байна. Эцсийн хүртэл хамт явсан дасгалжуулагч байхгүй юм байл шүү дээ. Ганцхан байгаа нь ижил дасгалжуулагч тий. Нэг үйлрэл тэгээд одоо ингээд улирлаар ингээд харж байгаа шүү дээ. Одоо юу гэдгийг специалист дасгалжуулагчийг дундаас нь авчираад эхлээд нэтоттой байсан ч гэдэг юм уу. Ингээд олон жилээр нь хараад тэгээд яг энэ тоглогчдыг бэлдээсээ. Харин Фракиас дасгалжуулагч хүртэл майнус дээр техникэл финалдаад өөрөө тэр хүн бас нэг хор шартай тий. За дараагийн үйлрэл би ингээд дутууга гүцэх гэж ирсэн гээл. Яг 2 жилийн турш бол майнерсыг яг нэг гоё баг болгоод одоо хүртэл тэр майнерсын хамгаалтын систем нь байсан хэвээр л байгаа шүү дээ. Тэгээд Желко Василевич байна тий хөлгүүд дээр иржсэн дасгалжуулагч. Үйлрэлийн ихэнд хөлгүүдийг бас яг нэг эв зүг нь олохгүй байжгаад тэгээд үйлрэлийн дундуур явсан. Үйлрэлийн төгсгөл буцаж ирэхэд хөлгүүд авраг авсан тэр баг шал өөр одоо олон улсын төвшөнд. Ер нь бас тэр дасгалжуулагчийн хувь нэмэртэй өрнөлөө маш том байгаа шүү дээ. Тэгэхээр яалч юу ингээд нэг ялангуяа нэг Европ дасгалжуулагч нар нэг үйлрэл бол баг хангалтгүй юм шигтэй багтаа өөрийгөө уусгах гад багийн тоглолтыг цэцлэхэд. Тийм тэгэхэд Apes магадгүй хагас үйлрэлд амжилт хүлээгээд иж гэдэг юм ингэж байгаа байхгүй. Специалист дасгалжуулагч хүртэл гэл металтай бас хэдийн хугацааг өнгөрүүлөө тий. Тэгэхэд юу боллоо баг. Тэгэд өмнө нь лалаг хүүтийг авчирдаг ч гэдэг юм уу тий ингэж нэг тийм цогцоор нь авчирх хэрэгтэй байна. Ялангуяа өчигдрийн тэгтэл лалаг биш байсан. Үгүй. Ер нь зүгээр дасгалжуулагч болгон халагдах ямар нэгэн тодорхой шалтгаантай байгаа. Гэхдээ ямар ч тач Apes багийн хувьд бид нар ингэж их юм яриад байгаа нь төдий ч нэгээрээ л бид нар хүлээлт тавьсан учраас Apes амар их хүлээлт. Тийм тавьсан учраас бид нараас ийм юмыг ярилцж байгаа гэдгээс үзэгчд маань ойлгож хүлээж аваарай. Ямар ч тач Apes багийн хувьд бас хагас шигшээ шалгараад хүрэл медаль авсан бүгднээс баяр хүргэе. Энэ хүртлээс маш уртцаам энэ бол бас тимч хүн болгон аваад идэг зүйл бол биш шүү дээ тий. SJ-ийг аврагын төлөө гарчих болов гэсэн хүлээлттэй байсан учраас зүгээр ойлгорой гэж байна. Боломжит 3 цомоос 2-ыг нь энэ үйлрэл авлаа шүү дээ. Тийм холбооны цом, анхны цом гэдэг бол хамгийн том одоо амжилт бас дурсамж байсан болов уу гэж бодож байна. Тэгээд Дүлгөөний мэргэжлийн замналт нь Apes тарахгүй байлаа. За ингээд бид бүхний хүсэн хүлээсэн Сэлэн бодонс хасын үлгүүдийн финалийн хамгийн ихний тоглолт.
За энэ тоглолтод бол Сэлэнг Бодонс эхний хагаст 10 онооны тэргүүлтэд явж исэн. Тоглолт яаж ирэг вэ? Юу болов? Энэ саяны Аз хоёрын энэ Слэм данк бүр үнэхээр солиотой данк байсан. Тэгэхээр энэ залуучууд ерөөсөө нэг тийм айх, эмээх, бэргэх, бодох зүйл гэж ерөөсөө байхгүй болчихсон. Яг л хийж чаддаг, хийх ёстой юм аа. Сая тухайд нийгээл явж. Одоо ер нь байнга оноо дотоо явж байгаад оноо дээр гарч байгаа мөрч яг л юм тий. Яг 3 дугаар үед. Тэгээд Бодонсын талаас гэх юм бол өмнөд баг хожиж болох үс тоглолт өөрсдөө алдсан шүү дээ. хожсон тоглолтоо алдсан гэдэг чинь бол буруу. Тэмүүлэн сүүлд 3 шидэлтээс 2-ыг нь алж байгаа. Түшиг 4 шидэлтээс 3-ыг нь алж байгаа. Одоо энэс л уг нь яг төсвөлийн үед бол Бодост энэс л ямар том боломж багтай. Нэт цэцгэлжуулагч бараг тоглолтоо үзсэн байсан. Ерөөс солилцоонууд оруулж ирээгүй. Тулаг маш удаан суусан. Тулаг бол тоглолтын түсгэх тав байх ёстой тоглогч штэ. Тийм. Скрап маш удаан суусан. Үгүй, скрап харин маш удаан тоглосон миний хувьд. Би бол маш удаан. Сүүлд Касенс орж ирэх ёстой байсан л гэж бодсон би. Ер нь скрап нэгийг яг одоо нэг багийн тоглолт гэж ярих юм бол Тулаг Касенс 2 өчигдөр ассист айгүй сайн байсан бохгүй. Тулаг мэдээж холбогч юмш довтлохоо бол Касенсийн заяаг харагцаа гих мэтчлээ ассистууд гоё юусэн. Скрап бол ассист өгнө гэж ирмэлцэх биш өөрөө оноо авахыг чухалчлах тоглогч штэ. Тэгэд Чимангаг ерөөсөө давж таагүй. Эхлээд түшгийг давах гэж айгүй хэцүү байсан. Түшгийг давсан ч Чиманга дээр очиод хинжиж болоодсон бохгүй скрап. Тийм учраас би бол Касенсыг тулахтай арай эрт оруулж ирэх байсан болов уу гэж бодсон. Тэгээ надад энэ тоглолт дээр бас нэг гайхсан зүйл нь галдан гарч ирээд хэдхэн минутад маш гайхалтай тоглолтыг үзүүлсэн шүү дээ. Гарч ирсэн тоглолт бүр нь оноотой хамгаалалт өндөртэй гэдэг ч юм уу байсан. Тэгээд тулгын оролт энэ өдөр тимч сайн байгаагүй болов уу гэж зүгээр миний хувьд бол тэгж харж байгаа. Яагаад тэгээд яг болж байгаа тоглогчоо гаргаагүй юм болдоо гэсэн бодол бол төрсөн. нэг тийм тоглолтын хэмнэлийг бас нэг харж лээсэн баг л та. Би бол тулах дээр хийж байгаа түшгийн хамгаалтыг онцлмоор. Үнэхээр салаагүй маш сайн хамгаалсан. Тэгээд Барселонын энэ шийдэлт бас тоглолтын шийдэх маш том нөлөө байсан. Нэтто дасгалжуулагч дээр ярих өмнө нь миний хэлжсэн нэг дасгалжуулагчийн туслахаар ажиллаж байгаа одоо арын албанд ажиллаж байгаа дасгалжуулагчтэй бас тоглолтод маш оролцоотой байх хэрэгтэй байхгүй. Нэтто дасгалжуулагч юу гэдгийг 7 минутын хугацаанд яг тоглолтын хэмнэл тий ямар нэг өөрчлөлт оруулаагүй яг нэг хэмнэлээр явуулаад исэн ч гэдэг юм уу. Нэг тийм одоо ийм тоглогч бидэнд байгаа шүү, ийм боломж болцоо байна гэдгийг дасгалжуулагч яг тоглолт автцсан тоглолтын хэмнэлд орсон байгаа үед сануулж хэлэх нэг тийм үе хэрэгтэй. Тэгээ ижлээ дасгалжуулагч жилээ. Найт дасгалжуулагч ротейштэй тэнцвэрээ алдцсан. Өөс тэнтэй айгүй санал нийлсэн. Чиманга гарч ирсэн үед Касен суудсан байгаа. Тэгэхээр дэлгэр нэм орж ирж байсан байхгүй юу? Нөгөө контактнээр зөксөөхөн тулд шүү дээ. Тэгээд орж ирсэн ч зөрөөд довтлогоон дээр ямар ч өөр өгөөж байхгүй. Уг нь бол ингээд нөгөө Касенстайгаа хамт кадра талбайд байхад айгүй гоё болоод идэг шүү дээ. Өнгөрсөн зөвлөлтөд хаад тэр хослол хэрвээ талбай дээр байсан бол надаа арай илүү өөр өгөөжтэйсэн бол тэртэргүй нөгөө талаас Миллерийн тоглолт болохгүй байхад тийм ч дээ. Угаас Чиманга л олон минуттай байсан шүү дээ. Тэгэхээр Касенс кадра тэгээд нэг тулаг за анад төгөлдөр ч юм уу тийм тавд хэрвээ тоглолтыг төгсгсөн бол би бол 100% тэр автсан тоглолт болов гэж бодсон. Аврагын цувралын эхний тоглолт нэмэлт цагт шийдэгдээд 1 онооны зөрүүтэй дуслаа. Тэгэн гурт тэр 1 онооны зөрүүтэй тоглолтод хамгийн энэ талбай дээр байгаа суперстар тоглогч нь минутаа хараагүйгээр довтлоод дуусаач бүр үнэхээр шокнд орвол байсан. Гэтэ яг тухайн тоглолт нэлээд эрчтэй хэмнэлтэд өрнжсэн учраас тийм тоглогчийг хаач ямар ч лигт хинч гаргаж болно. Гэтэ тулгыг та 2 сайн нэлээд ярьлаа. Тэгээ тулг өчтөр үнэхээр сайн байсан гэж. Одоо ер нь сүүлийн үед тулг галдан бол өчтөр үнэхээр гоё тоглолттой байлаа. Төгөлдрэгч дээр галдангч дээр сайн байхад нэтто коуч суулгаад байгаа юм шиг надад санагдаад байгаа юм. Болж байгаа тоглогчийг суулгах биш, болж байгаа тоглогчийг тоглоулаад идэггүй юу? Эсвэл нэг тийм бүр яг нэг тийм үүргийн тоглогч гэж хараад байна л да. Юу гэдгийг 2-3 минут тоглуулад хийх ёстой зүйлийг хийлгээд оноог нь ахуулаад буцаас суулгах гэх юм уу. Толго өчтөр бага ингээд тайвшруулаад бөмбөг хэтэрхий удаан заллаагүй юу тий. Минутын хуваарлтыг ерөөсөө бас зарим тохиолдолд ойлгохгүй. Хин хизээ яаж гарч ирэх. Тэрээс илүү тэгж бодсон. Тулгыг Касенстэй илүү ойлголцдог болохоор Касенсээ гарч ирэх үед нь тулгыг бас давхар хийгээд байна уу да гэж зүгээр анзаарсан. Тэгтээс түрүүний нөгөө инхотын хэлсэнчлэн манай аналистууд бас хэлж лээсэн л да. Яагаад
тэр 7 минутын турш те ингээд ямар ч нэг солилцоо хийхгүй байж хахад туслах тасгалжуулагч болон арын албанд ажиллаж байгаа хүмүүс хэлэхгүй байгаа юм бэ. Одоо тамирчдын хэдэн минут ард сууж байгаа сэлгэн сууж байгаа тамирчид чинь ийм тамирчин байгаа шүү гэдгийг сануулж өгөх ажил чинь туслах тасгалжуулагчид байдгаа. Тэгтэл хажууд нь ч зогсохгүйгээр бүр ингээд нэг ч юм ярихгүйгээр зүгээр баг үнтэй те үнтэй суудлаас тоглолт үзээ суугаад байна шүү дээ гэсэн юм ярьж байгаа байхгүй юу? Тэр хөлбүүдийн талаас харахад iPod маш олон одоо юу гэдгийг туслахад байгаа. Чин зөрийг тасгалжуулагч, гавьяат тий сэргэлэн гэдэг ч юм уу ингээд тоочод байвал маш олон юм туслахууд тоглолтын хэмнэлийг хэрвээ алдсан тохиолдолд одоо ингэ хэрэглэж гэх юм уу ингэж эргүүлэх тий одоо нэг алгадаж зэрэгтэй хүмүүс байгаад байгаа байхгүй. Тэр тоглогч дасгалжуулагч нар туслахууд тоглогч нартайгаа ч ярьж идэг босч ирээд ахтайгаа ч ярьж идэг тий. Тэгвэл төлгүүдийнхэн суугаад байна л гэж байна биш ээ. Бодонсынхан суугаад байна. Өчигдөр гэтээ нэтокоч өмнө нь чамд хэлсэн мэт тий. Маш их дарамт ирээд хитрхийн миний ажил руу ингээд оролцоод талаас ингэсэн юм байна гэх. Энэ тийм юмнууд байгаа. Тэгээд нэтокоч өөрөө ч гэсэн нэг тийм их одоо юу гэдгийг хойгоо зүгээс нэг тийм сэтгэл зовнилтой байгаа юм байлээ л дээ. Заавчлаар бид руу галдангийн яриараа өргөд орё. Йоо ямар амар шилждэг. Өчтөр шүү дээ. Яг галдан ингээд богино хугацаанд хэд хэдэн товтлогоо амжилттай болгоод оноо авсан л та. Гэтэ гол нь Касенсийн нөлөөгөөр авсан оноо гэхгүй. Дандаа Касенсийн дамжуулалтаар галдан ингээд нөгөө 2 завчин дээрээс 245 дээрээс бүггүйцлаан дээрээс бодох тайлбараар кат хийжгүйгээ тэн дээр Касенсийн дамжуулалтууд яг л гарт навчаадсан. Тэрүүг бол хөлгүүдийн хамгаалалт нэг за өсрөөд 3 товтлогоо тэр маягаар яваг хөлгүүдийн хамгаалалт учрыг нь олчихно. Дөнгөж зөрөөд галдан чинь нэгт өөрөө бөмбөг залж товтлогоо эхлүүлэхгүй дандаа скрап эхлүүлсэн байхгүй. Тэр 2 дугаар үедээ нөгөөд галдан хэрвээ тэгж оноо авч чадахгүй бол талбай дээр ямар ч хэрэггүй болчихно. Зөрөөд хамгаалтан дээр бас төдийлэн гоё биш. Санал нэг. Тий. Галдан зүгээр л нэг хэсгэн мөчд миний хувьд бол зөв миний хувьд ч тий. Хэсгэн мөчд нэг яг гоё зүв цагтаа гүйсэн, зүв цагтаа өөрийгөө сулсан тэгээд оноо авсан. Бусдаараа ингээд нэг үеийн турш за өчтөр 10 минут өгсөн бол тий. Хэрвээ өгсөн бол 10 минутын турш би тийм доктортой байна гэж бол бодохгүй. Наач гэхдээ зүгээр л таамаг штеп. 10 минут өгсөн бол үгүй ч байсан юм билүү мэдгүй штеп. Ийм болохоор галдан улирлын турш ашиглах ёстой байсан. Улирлын турш болоогүй штеп. Галдан ашигласан штеп. Ашигласан байхгүй галдан. Улирлд бол ашигласан. Хангалттай өөрийгөө харуулах хэмжээний цаг хугацааг оруулаагүй. За гэтэл мэдгүй зөөр яг уу миний хувьд бол галдан хангалттай улирлын тоглолтууд бол харсан л гэж бодож байна. Би яг нэг улирал дундуур босон тоглолтыг санаад байгаа. Бодонсынхан 3-3-ын тэмцээнд оролцоод онгоцноос буусан даруйда арена дээр ирж тоглолтод оролцсон. Бүрэлдэхүүний хувьд нэлээд дутуу байсан. Гэтэ FC эсрэгч тоглож ирлээ маш чухал тоглолт байсан. Төгөлдрийг бусад тоглогч нарын ч тэр ингээд яг 3-3-ын нэгдээгүй байх үед үнэхээр гоё тоглолтыг бодонсынхаа үзүүлж болоодсан байна. Одоо өчтөр ийм байгаа юм л та. Инх хотын төлөвлөгөө талбай дээр 37 минутыг өнгөрүүллээ. Мэдээж тоглолт нь гайхалтай байсан. Гэхдээ талбай дээр хасах 5. Анд өчигдөр талбай дээр 40 минутыг өнгөрүүллээ. Тоглолт нь мэдээж бас гайхалтайс 9 самбар авсан. 5 товтлогооных 4 юу ч байла товтлогооных 5 нь хамгаалтынх. Тэгээ 11 оноотой. Гэхдээ талбай дээр бас хасах 5. Тэгэн гурт хөлгүүдийн тоглогч нар шүү дээ тий. Түшгээс ахуулаад талбай дээр байгаа тоглогч болгоно дандаа нэмэх үзүүлэлттэй. Тэгэхээр юу хэлэх гээд юм гэхээр яг энэ хамгаалалт би ярмаар байгаа тань яг энэ цувралд уучлаарай үзэгчтэй жоох хариад таа. Тэгэхээр түрүүний хамгаалтан дээр аль нь илүү вэ? За би зүгээр л асууч аль нь илүү хамгаалцаа. Хөлгүүд. Тэгээд тэр хамгаалалт энэ цувралд хожил авчрах уу? Авчирна. Авчирч болно. Давталгаагаар тоглолтод очиод хамгаалтаар уйлралт төрүүлнэ гэдэг. Ерөөсөө ялангуяа яг ингэж Европ тасгалжуулагч суурийн тавьсан ер нь бүх багийн тоглогчд хэлэндөө тий. Номер 1 бол хамгаалтаас эргээд маш амархан он авч болно. Эргээд нэтогийн ярианд оръё зэ. Та нар яг тэр 7 минутыг харах юм бол нето яг ингэ өвдгөө тулцсан ингэ тоглолт үзэж байгаа. Ард дугаа тоглогчнороо чарахгүй, арын албаа чарахгүй, нөгөө арын алтны 3 нөхөр байгаа шүү дээ. Одоо туслах тасгалжуулагч, физиотерапист гэх тэр гурав яг ингэ гурлаас суудсан тоглолт үзэж байгаа зэ. Ерөөсөө дөрүүлээ тэгж тоглолт үзээр байгаа 7 минут ус. Гэтэл би нөгөө нэг яг эсрэг талаас нь хасын үлгүүд багийн хэсгийг сарсан л та яг тэр нөгөө скрапаас гарч байгаа бөмбөг гарсан уу хинбэ гэдэг дээр челленж үзэх хэсэг дээр шууд арын албаны туслах коуч нар навчраад би гадарлахтаа Лүк ТV гаргаж ирээл ухраагаад байна л гэж бол харсан. Тэгэл бүгдээрээ яваарал энэ яг юу болов яав гэж хамтдаа чеклээл тэгээ дараачих юм ингээ бөөндө цуглараад ярилцж байгаа байхгүй. Тэгтэл яг эсрэг багийг
харж байгаа л ингээд харангуй Сэлэн Бодонс багийнхаа яг бүгдээрээ яг нэг юу ч бодохгүй байгаа юм шиг л анзаарчихсан. Тэгээ тэрийг ч гэсэн үзэж байгаа хүмүүс ч гэсэн анзаарсан байх. Аналистууд маань ч гэсэн бас анзаараад бас хэлж байгаа санагцсан. Тийм хожих ёстой тоглолт алдчихлаа. Хэрвээ энэ зурвал 6 тоглолт 7 дахь тоглолт дээр тулах юм бол энэ хожлыг маш их өгүүлэх. Тоглолт дуусны дараа Ариун бол тасгалжуулагч хэвлэлийн харилцагын үеэр Асын улгуудын хувьд 50% торгуулийн шийдэлтийн гүйцэтгэлтэй байлаа. Ингэж шийдэхийг нь ер нь би санахгүй байна гэдгийгсэн. Тэгээ үнэхээр тэр торгуул орсон бол тоглолт бүр өөр байсан. Нөгөө талаасаа бас Бодонсын ч торгуул болоогүй. Тэр скрабын 3 оноо дээр алдаа салгачаад гурвуулангийн хийсэн бол дахиад нэмэлт цагийг ч бид нар харах байсан юм нөхцөл байдал. Тэгэхээр яг финалийн цуврал энэ хэмжээнд тоглогч нар ч гэсэндээ маш их дарамт ирж илаа. Скрабын шийдэлтэн дээр бол тэгтээ үзэгчдийн нөлөө орсон. Өчигдөр бол аренагийн уур амьсгал дуу өчигдөр нэг амар зүйл боллоо. Доороос тайлбар хийсэн ш нэрээ тий ямар тайлбар уу? Тэр амар юм. Доороос үгүй биш. Нэг амар юм. Одоо суперстар хэмжээний тоглогч Монголын лигт ирээд финалийн тоглолт явуучих чинь хажууд нэг хомсоо орлоо. Тэр харсан уу? Дасалжуулагч бүр тэгтлэн харин мартаад үүдээсэн байгаа байхгүй тий. Яг тэр чинь 4-р үеийн нэг гихэн нисэгт нэг 7-6 минут тавиар л байгаа. Тэр ингээд тоглолт нь ингээд болохгүй байгаа заяа. Тэр чинь ингээд найруулагч Казансыг барьж явах юу гэж маань гомсоо орлцсон гэж байна. Юу супер юм. 4-р үеийн яг төгсөл хэсэгт бол Казанс ингээд бүр нэг талбайд орох хөрслөн болцсон байсан байхгүй юу? Жохон ингээд бүхэндэлтэй те. Тэр нь яг нэг доороос тайлбар хийж хажууд хүртэл мэдрэгтэй Казанс ингээд нэг жохон байд суугаал те. Тасгажуулагч руу байн гэрэл ингээд би гарчээ гээл те. Тэгээ данч гаргаагүй л те. Казанс бол ерөн сүүлд хэрвээ авсан бол нэг жоохон яг нэг дайр хараанд бол хийж гэлсэн баг. Энэ бүхнээс нэг ийм зүйл бодогдлоо. Өмнөх дугаарууд дээр нето коуч руу хитрхи их Казанс ч орилж идэг, бусдууд нь ч уралж идэг те ингээд хитрхи их дарамт ирээдсэн нето коуч энэ 7 хоногт тесрээд багийнхандаа хэлсэн болов. Одоо надад хинж битгиймээр би бүхнийг өөрөө шийдэх гэсэн юм болов. Ер нь бүх хариуцлагыг өөрөө үлээх. Яг бодсод бол ийм зүйл болдгоо өстэй те. Одоо Казанс нето коуч руу яаж уралдаг вүлээ тоглолт болгон дээр ер нь ингээд ажилд нь оролцох тохиолдлууд маш их байдаг. Өчигдөр тэр дүр зураг үнэхээр хажуунаас нь харахад ч гэсэндээ харагдаагүй юм бол арын албанд иймэрхүү яриа өрнөсөн юм шүү. Намайг чөлөөтэй ажил хийх боломж олог гэдэг ч юм уу. Нэг тийм цуурлыг уртаар нь харсан болов. За энэ тоглолтноор бид нэр ийм алдаа гаргасан. Дараа нь дахиад биднэрт 6 тоглолт байж гэдэг. Яг уртаар харсан чихний тоглолт. Одоо тэгээд нэг ийм зүйл байна л да. 4 сарын 6-нд BCL-тэй тэгээ ингээд аврагын цуврал 11 хоног завсарлал гэдэг надад тэмдүү туцаа санагдчих юм. Ер нь дэлхийн түүхэнд байхгүй. Тэгээд одоо манай нэвтрүүлгийн бас дуусах цаг маань дөхөж байна. Тэгээд саяын 2 тоглолтоос ганцхан асуулт асууж. Тэгээд Сэлэн Бодонс баг уучлаарай. Өмнөх тоглолтод яг юу хийсэн болвол хожил авч чадах байсан бэ? Яг тэр сүүлийн мөчт асуусан юм. Казанс л ороод ирсэн бол шийдсэн болов гэж. Гэхдээ за яг сүүлийн зур Казанс 4-р үед арай эрт ороод ирсэн л бол. Гэхдээ скрап юу ч хийгээгүй шүү дээ. Дамжуулагчгүй өөрөө түшгийн хамгаалтаас гаргачгүй гарсан чиманга дээр очиод баг 2 ч даруулсан уу те. Юу ч хийж чадахгүй. Зүгээр тэн дээр ядаа Казанс ороод ирсэн бол өөр төрөө чимангагт дахиад нэг жижиг хамгаалагчдаа задлахад бас нэг товтлооны өөр хөлбөрүүд гарч ирэх байсан юм билүү. Оргил мөнх скрап Казанс 2-оос Казанс илүү итгэдэг гэж ойлгохоор байна мөн үү те? Ер нь тийм байна те. За өчигдөр бол тийм байсан. Өчигдөр бол гэхдээ ядаж Казанс талбай дээр байгаад арай олон гаргалгаатай байгаад байгаа юм товтлогон дээр. Скрап аваад амжуулахгүй байгаа юм чи. Казансыг та нар ингэж флоутер энтер хийж байгаад харсан уу? Казанс өчигдөр талбай дээр орж ирээд бар тэр нэг орж ирээл 8 минут хугацаанд 5 ассист өгсөн байхгүй эхний асыг дуусгах. Тэр уг нь тийм биз дээ. Яг оноо авалтан дээр илүү багийнхныгаа тоглуулсан ассист наг болоодсон байхгүй. Тий, ер нь Казансын үеэс өмнөх тоглолт дээр 30 минут тоглохдоо 3 оноо 16 самбар. Тий. Авсан байсан. За тэгээд урт зураг болно доо guys. Яг зураг мэдээж доор ижил 6 юм билээ шүү дээ. 6 тоглолт бол гарах нь ойлгомжтой. Тоглолт болгон баг нэмэлт цаг шийдэгдсэн ч бид нар гайхахгүй. Тэгээд ямар ч тач маш гайхалтай цуврал болж байгааг харж байна. Тоглолт эхнээсээ л нэмэлт цаг гарсан үнэхээр сонирхолтой тоглолтууд болж байна. За тэгээд хамтдаа бас эх 7 хоногийн боломжит хувааруудаа харцгаая. За боломжит хуваар маргааш буюу 4 сарын 3-ны өдөр 19 цаг 10 минутаас 2 дахь тоглолт байна. За тэгээ Асын улгуудын хувьд онгоцон цуугаад BCL-тэй явна. Тэгээд гэж ирээд 11 хоног завсарлаад 14-өөс дараагийн тоглолтууд маань эхэлж байна тий. Тэгээд дахиад 8 хоног завсарлаад 24 26 29. Тэгээд 5 сарда
үндэсний дээдлийг маань дуусган дээ. Бидний баг 8 сарын ажлуу тий. Тэгээд үр дүнгээ үүсгэн дээ. Эх 7 хоногийн хувьд бас бид нар 2 дахь тоглолтоо үзсэн. Тэгээд 3 эсрэг 3-ын шгшээ багийнхаа тоглолтуудын үр дүнгийг бас хуваалцаад сууж авах болов уу. Тэгээд энэ хүртэл үзсэн үзэгчдэд бас мөн баярлалаа. Манай нэвтрүүлгийн ивент тэтгэгчээр Top Motors Teso Group ажиллаа. Тэгээд эх 7 хоногийнхоо энэ дугаараар иргэд уулзцаая. Баяр таа. Баяр таа.